Орой мэндийг хөргөө үзэгчдээ яг одоо нийслэл Улаанбаатар хотод оройн 17 цаг 30 минут болсон байна. Мэдээж 7 хоног бүрийн даваа, саваг, баасан гаргуудад үндэсний лотерей тухайн өдрийнхөө азтнуудыг тодруулдаг байгаа. За өнөөдөр бол баасан гараг гэдгийг үзэгч та бүхэн мэдж байгаа учраас энэ 7 хоногийн супер азтангуудад тодруулахад бэлэн болсон байна. Мэдээж өнөөдрийн лотерейны эхний хэсэг бол 4-ийн 3 дугаар зэргийн тохирлыг үзэгч та бүхний өмнө тохируулах болно. Мэдээж энд та оролцоод өөрийнхөө тавьсан бооцоог 500 дахин нэмж авах боломжтой байгаа. Ингээд энд шилэн хоргонд нийтдээ 1 тоо 4 давхцаж тэгээс 9 хүртэлх нийтдээ 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд орно. Санаандгүй байдлаар гарч ирсэн 4 тоог татааснаар өнөөдрийн 4-ийн 3 дугаар зэргийн хонжирын азтан болох болно. Ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье. Хамгийн ихний цифр 6. За доороо 6-тай байх юм бол 6, дээрээ 6-тай байвал 9 гэж байгаа. Тийм учраас хамгийн ихний цифр 6 гэж гарч ирсэн байна. За эндээс нийтдээ 4 цифрийг гаргаж ирж байж 4-ийн хонжирын 3 дугаар зэргийн хонжирын азтан болох болно. За өөрийнхөө тавьсан бацааг 500 дахин нэмж авах болно. За 2 дахь цифр 1. 2 дахь цифр 1. За нийтдээ 6, 1 гэсэн 2 цифр үзэж гарганы өмнө гарч ирсэн байна. Гурав дахь цифр тэг. 6, 1, тэг гэсэн 3 цифр гарч ирсэн байна гэж бодож байгаа. За 4-ийн 3 дугаар зэргийн хонжирын хамгийн сүүлийн цифр үзэгч та бүхний өмнө гарч ирсэн байна. 5 гэсэн цифр гарч ирсэн байна. 5. Ингээд үзэгч та бүхний өмнө 4-ийн хонжирын 3 дугаар зэргийн эхний 4 цифр гарч ирсэн байна. 6, 1, тэг 5. 61 тэг 5 гэсэн дугаарыг та бүгэлсэн болвол та өнөөдрийн азтан болох төдийгүй өөрийнхөө тавьсан боцоог 500 дахин ихсгэж авах боломжтой болж байгаамаа. За ингээд өргөлжлүүлээд үзэгч та бүхэнд 4-ийн хонжирын 2 дугаар зэргийн тохирлыг үзэгч та бүхний өмнө тохируулъя. Энд мэдээж мөн өөрийнхөө тавьсан боцоог 1000 дахин өсгөж авах боломжтой. За мөн адил 1 тоо 4 давтагдаж тэгээс 9 хүртэлх нийтдээ 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргох гэсэн байгаа. Эхний бөмбөлөг 8. Эхний бөмбөлөг 8. Бөмбөлөг 6. Гэж гарч ирсэн байна. Мэдээж доороо 6-аас 6 9 2-ыг үзэгч та бүхэн ялгаж болох болно. За 8 6 9. За хамгийн сүүлийн цифр яг одоо гарч иржээ. За сүүлийн цифр мөн адил 8 гэсэн цифр гарч ирсэн байна. 8 6 9 8. За энэ 4 тоог үзэгч та тааж чадсанаар өөрийнхөө тавьсан бооцоог 1000 дахин өсгөж авах боломжтой юм шүү. Мэдээж баасан гарагийн үндэсний лотерейгийн азтангуудыг бид үргэлжлүүлэн үзэгч та бүхний өмнө тодруулж байна. Ингээд 4-ийн 1-р зэргийн хонжирын азтан яг одоо тодруулъя. Та мэдээж өөрийнхөө тавьсан бооцоог 2000 дахин өсгөж авах боломжтой. Энд мөн адил 1 тоо 4 давтагдаж тэгээс 9 хүртэлх нийтдээ 40 ширхэг бөмбөлөг байгаа. Ингээд бүгдээ хамтдаа шилэн хоргондоо бөмбөлөг энд мэдээж санаандгүй байдлаар бөмбөлгнүүд маань гарч ирж байгаа учраас хамгийн шударга байдлаар азтнуудыг тодруулж байгаа юм. За ингээд эхний цифр 8. 4-ийн хонжирын 1-р зэрэг. Та өөрийнхөө тавьсан бооцоог 2000 дахин өсгөж авах боломжтой. Хэдэн ч төвний бооцоо тавьж болно. Харин тэр бооцоогоо 2000 дахин өсгөж авах боломжтой юм аа. Ингээд 2 дахь цифр 5. 2 дахь цифр 5. 8 5 гэсэн цифрүүд яг одоогийн байдлаар гарч ирсэн байна. 3 дахь цифр 2. 3 дахь цифр 2. За 8 5
хамгийн сүүлийн цифр 3 гэж гарч ирсэн маа үзэгч та бүхэн харж байгаах. Ингээд 8 5 2 3 8 5 2 3 буюу 85 23 гэсэн дугаарыг та бүгэлсэн бол 4-ийн 1-р зэргийн хонжуурийн аацсан болсон. Мөн өөрийнхөө тавьсан боцоог 2000 дахин өсгөж явах боломжтой юм а. За мэдээж дараагийн лотерей бол за 6D хонжуураага энд мэдээж jackpot буюу 50 сая төгрөгийн аацсан болох боломжтой. Энд шилэн хоргонд нэг тоо 6 давтагдаж тэгээс 9 хүртэлх за 60 ширхэг бөмбөлгийг шилэн хоргондгийн санаандгүй байдлаар 6 оронтой та гарч ирж та 50 сая төгрөгийн аацсан болох боломжтой. Ингээд цаг бага байгаа учраас үзэгч та бүхний өмнө аацтангуудыг тодорхойлцгаая. Цифр 4. Эндээс нэгтээ бид 6 ширхэг бөмбөлгийг гарна. А 4D-ийн суглаа болвол 4 ширхэг бөмбөлгийг гаргаж ирсэн бол 6-аас бид 6 ширхэг бөмбөлгийг гаргаж ирэх байгаа. Хамгийн дээдлийн шагналтанда 50 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Мэдээж хүмүүсний лотерей болвол Монголда хамгийн өндөр шагналтай лотерей тооцогддог. За 3 цифр. 4 тэг. Мэдээж өнөөдрийн баасан гарагийн үндэсний лотерейд оролцож байгаа нийт үзэгчтэй бас амжилт хүсье. Танд магадгүй яг одоогийн байдлаар азтан болж амжаагүй байгаа бол бидэрт дахин 2 боломж байгаа. Азтан болох боломжууд бас байгаа учраас үзэгч та бүхэн санаа зовх хэрэгтэй. За ингээд 4 дахь цифр гарч ирсэн байна. 4 дахь цифр 1 4 4 1 4 4 тэг 1. За нийтдээ 6 ширхэг бөмбөлөг гарч ирж байж тэрийг дараалалаар нь таасан тохиолдолд та өнөөдрийн jackpot буюу 50 сая төгрөгийн эзэн болох боломжтой. За 5 дахь цифр 9 гэсэн байна. Доороо 6-аас таагаад үзэгч та бүхэн харж байгаа 6 9 2-ыг сайн ялгах хэрэгтэй. За 6D-ийн 50 сая төгрөгийн хонжууртай. За өнөөдрийн 50 сая төгрөгийн аацтан болгох нийт болгох 6 цифр яг одоо үзэгч та бүхний өмнө гарч ирсэн байна. 4 4 тэг 1 9 6. За 6 9 мэн доороо 6-аас таагааг үзэгч та бүхэн харж байгаах. Ингээд энэ тогдоо дараалалаар нь тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Бид мэдээж хамгийн өндөр шагналтай үндэсний лотерейг үзэгч та бүхний өмнө 7 хоногт 3 удаа тодруулдаг. За өнөөдрийн хамгийн сүүлийнх болвол 120 сая төгрөгийн шагналтай. За энд нийтдээ тэгээс 1-ээс 42 хүртэлх тоо давтагдахгүйгээр нийтдээ 42 ширхэг бөмбөлгийг хийсэн байгаа. Энэ одоо лотерейгийн үндсэн онцлог маань гэх юм бол бусад лотерейнууд зөвхөн тооны дараалалаар та таажаж ацтан болж исэн бол энд гарч ирсэн 6 бөмбөлгийг та энэ 6 бөмбөлөг байх юм бол дараалал харгалзахгүйгээр бас 120 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Энд бас нэгэн боломж байгаа. Энэ бол нэмэлт 1 бөмбөлгийг гаргаж ирнэ. Нийтдээ 7 ширхэг бөмбөлгнөөс та 6-ыг нь тааж чадсан тохиолдолд за 120 сая төгрөгийн ацтан болох боломжтой байгаамаа. Ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье. Бүгд хамтдаа ацтнаа тодорхойлцгаая. Энэ юусоо тоо давтагдаагүй байгаа 1-ээс 42 хүртэлх нийтдээ 40 ширхэг бөмбөлөөс санаандгүй байдлаар 6 бөмбөлөг нэмэлт 1 бөмбөлөг буюу нийтдээ 7 ширхэг бөмбөлийг үзэгч та бүхний өмнө гаргана. За эхний цифр 28. Эхний цифр 28. Хоёр дахь цифр 40. 36 гэж гарч ирсэн байна. Зөвхөн энэ дараалалаар биш энд гарч ирсэн бөмбөлгнүүдээс дараалал харгалзахгүйгээр 6 бөмбөлөг байгаа. Дараалал харгалзахгүйгээр энэ тоонуудыг та бүгэлж чадсан байх юм бол 120 сая төгрөгийн эзэн болох боломжтой байгаамаа. Ингээд 4 дахь цифр 22 гэж гарч ирсэн байна. Үзэгч та бүхэнд хэлж харж байгаа. 22. 5 дахь цифр 14.
цифр 13. За нийтдээ үндсэн 6 ширхэг гүнлэг гарч ирсэн байгаа. Нэмэлт 1 гүнлэг гарч ирэх ёстой. За баярлалаа ингээд өнөөдрийн 100 сая төгрөгийн эзэн болох хүмүүс маань яг анхаарлаа хандуулаарай. Энд нийтдээ 7 ширхэг бөмбөлөг гарч ирсэн байгаа. Эндээс нийтдээ 6 ширхэг дараал харгалзахгүйгээр 6 цифрыг нь тааж чадсан тохиолдолд та өнөөдрийн 120 сая төгрөгийн эзэн болох боломжтой байнамаа. Ингээд үндэсний лотерей өнөөдрийн аздангуудыг үзэгч та бүхний өмнө шууд дамжуулан тодрууллаа. Мэдээж шинэ 7 хоногийн даваа гарагт эргээд уулзлаа. Баяртай үзэгчтэй амралтаа хайдахтаа сайхан өнгөрүүлээрэй.